Дөрмгөнөвчтэй Амдын нутгаа загоод 2 метр тавталгачаа сунгой болтуулаад тавталгаа ивчлээ. Хагсын тавталгаа яагаад оргил амдын тулаа их сайхан байна. Тавталгын ихнээс оноо нэрцэг 8-аар болгож өргөжсөн. Эсгүүгийн оргил гэрсэн. Өнгөрсөн өдрөд хөрөлмөд талын цуурлах шилжүүлсэн. Дэвид 5 бодно хууралт явууллаа. Тавталгаанд Иговэ. Тавталгаа амжилтгүй. Тэрэглийн давуулт Иговэгийн давуулт ороод ирсэн мөнгөд шууд дарсан. Иговэ сайн тавталгаа юм. Хамгаалтаас ороод ирлээ. Анх эртний хамгаалалт. Дажиг болсон. Дараагийн мөнгөд хэтэрхий торгоо их ойрхон тоглолоо. Шугам дээр Батбаярын хамгаалалт. Ахиад Иговэ тар згсэн. Холболтод оргшаа байна. За давталгараас 2-1 явууллаа. 17-14 болгож 3 онооны зэрэг үүсгэсэн. Хиро Билүгдгийн хамгаалт, гоё хамгаалалт. Наранбаяр хаасан. Наранбаяр Малжийн давталгааныг хаасан. Хамгаалсан шүү. Иговэгийн ганцхан алтай. Тасгалыг хамгааллаа. Дахиад Иговэ. Наранбаяр хөл дээр гоё сэдв болж байна. Хоёр удаа хаалтгүй ганцхан алтай гарч ирлээ. Оргидын давталгаа нагаасан. 19-21. ороод ирсэн бүгд Али давталгаа нагаавлаа. 22-21. Иговэ тэнцэлсэн. 23. Тэрэглийн давуулт. Их хамгаалгын давталгаа. Иговэ. Хоёрын давталгааны хатар онгож байна. Хүслээ. Дэвид Тэрэтэгч саалтыг харахгүй згшэн да 20-ын артлын зарил згш. Дэвид Батбаярын хамгаалалт оромжтой болсон. Малжав шугамар эргүүлсэн. Малжавын давталгаа 6 болгоо. Тэрэглийн давуулт. Анант дээр хаалт оромжтой. Иговэгийн давталгаа гарцаа.
Хоёрын хаалтны голоор дотолж шив оргил. Сүүлийн тоглолт Балтан Барс Мегастарсын тоглолт байна. Хавын болроо заараа туурсан. Хөнхөн оноогоо явуулчих юм. Тоглолтын дээр Игобе. Тутгаан Малжав намхан алтан дээгүүр дотоосоо 14-10 болгодоо. Цэл сочрын давлт байна. Хироши Товтгоны хамгаалан анх эрдэнэ хавгаалсан. Дэвид. Дэвид дээр гол ананд хаалаа да. 15-18. Али орог ирсэн мөн дээр товтгоогоор оноогоо явуулсан. Сүүлийн давалт хэмжилтгүү. 25-17-оор интернетгоо үйлж ярьцаг 2-1 болгож өрчлөө. Боловстой 3 дахь хожигдлээсэн. 3-1 хожигдолтой. Дэвидийн давалт сайн давалт юм. Нам хагсан тохоо байхгүй. Шугам руу ороод оноогоо. Игобе. Хагсан тохоо. Алиг тохоосон. Үргэлжлэн. 11 сарын 21-ээс Стеференад 2 дугаар хэрэг тоглолтоо игдэх юм төлөвлөгөөтэй байна. 11 сарын 18-наас хөгжлийн лиг эхэлж байгаа. Арднаар ганцхан алдаа гаргаж ирлээ Нарбаяр. Арднаар анцны давлалт байна. Гурван өндөр алт байсан. Зайтай өсөрч байгаа алт юм уу да хаалтын гардагаад унчлаа да. Залуучдын улс авраг авч, идэгчүүдэд авраг авч, клубдын аврагын хөрөл насан туршидтэй хойшоо өрнөнд алгасан бүрэлдэхүүн. Гол хоёрын хаалтаад үтсэн ч гэсэн бүрэн төгс хаалтан дээр тун гоё мэдрэгч өсрөлөө ганцын хаалт буцаасан. Дараагийн товтгоо шугам дээр татаасангүй. Игобе 2-1 оноо олгож авлаа. Заавал дамжилттай. 4 онооны зэрэг үсгэлээ. Шинэ зэрэлд оролцож байгаа юм байна. Ацргалын алтар суларсан Чуфагийн хамгаалалт. Дөрвөргөө хурцлаа холбоотой явсан. Хоёрын алтны голоор довтлоо. Арднаар анцас. Нэг бол усаас тоглож гаргацсан. Ацргал интернетгоос 2 дахь өдрөд тоглож байна. Байрлал алдар мөнгөр алгаад 4 дахь хилжин тоглолт дуусч байгаа юм байна. 25-17 гэрцэтээр бол эмэгтэй багуудаас хилчин тийж хөнгөд хожигдлого 4 ажилтайгаар хөсөлтийн тэргүүн байранд байна. Хеферниал Содоросой дэш орд амжсангүй хамгаалал. Айдос Дэвид Содорос явсан. Сэрдэлхо Дэвид Рион хайзлагцаа. Дэвид хоёрын Содорос Нарамирийн таталт Ардараас 2 дугаар голбот гүйцэтгсэн. Игобе Сикко Даштондын Ардараас холбот гүйцэтгээд утгаа явуулсан. Хеферний хамгаалалт Дэвидийн утгаыг авгаалсан. Айдасын утгаасан. Хоёрын алтны голын цагаар оруулах хэрэгтэй байсан. Хаалт руу зөвлөлөө доо. Болж байна. Хоёрыг сонсох тоглогчид. Малжав нутгаа Хадагч алтны дээгүүр болохоор оргосон ард хамгаалалт оновчтой хоёроос Игобе. За Игобе бэрэгддэг бай. Өнөөдрийн тоглолтод 26 тоноогоо авлаа Игобе Сикко. Бүрдгсийн давлалт Алид нэг хаах хэрэгтэй байна да. Содорож явсан анх эртний хамгаалагчтай Дэвид нутгаа явсан. Давтагчийн бидрээс сордорсон. Игобе Сикко. Давтгаач нь явсангүй Дэвидийг хаалаа. Гинт нарам нэг дөрмөглөг давсан. За шууд явах хүмбэг. Багав нурс Наранбаяр араас төглөө. Дэвидийн хооролт. Айдос. Гинт нарам. За гол Хеферн хаалтар дэвсэж байна.